Мөсөн далай мөнх цасны орон умард туйл. Манай дэлхийн хамгийн том арал Гренланд хүн төрөлхтний хамгийн сүүлд нээсэн хуурай газар буюу 1913 онд нээсэн хойд газрын олтрог нууцлаг Санниковын газар туйлын энэл бүсэд байрлана. Ингээд нар жаргах баруун зүгээс наран ургах зүүнийг чиглэн туйлын бүсээр аялцгаая. Цас мөсний энэ орон хойд өргөргийн 66 хэмээн 33 минутаас хойш үргэлжлэх 27 сая ам дөрвөлжин км газрыг эзэгнэн оршино. Умард туйлын бүсэд Орос, Канада, Америк, Дани, Норвеги 5 улсын засаг захиргааны нэгж бий. Анхны зогсоол маань Дани улсын харьяа Гренланд арал. Манай дэлхийн хамгийн том энэ арал Австрали твээс ердөө 3 дахин бага хэмжээтэй. Энэ арлын хойд эргийг судалж яваад амиа өргсөн Людвиг Миллиус Эриксоны эмгэнэлт түүхийг манай сувгаар дэлгэрэнгүй өгүүлсэнийг та бүхэн сонирхон сонсох боломжтой. Эндээс Данийн хоолоогоор дамжин Исландын хойхон талд Атлантын далайн дулаан, мөсөн далайн хүйтэн урсгал уучран золгоно. Зүүн тийш хөвсөөр Скандинавын хойгт хүрэхэд Гольфстримийн дулаан урсгалын ачаар өтгөн ой ногоорон байвч хойхон талд нь хадад уултай цас мөсний орон Шпицбергений олтрог өндөрсөж харагдана. Туйлын судлаачид чухамдаа энэ Шпицбергенээс агаарын бөмбөлөг хөлөглөн умард туйлын зүг нисч байлаа. Агаарын өөрнөн бөмбөлгөөр анх 1897 онд умарш ниссэн Соломон Андрегийн эмгэнэлт түүх Шпицбергенээс ихтэй. Андрегийн экспедицийн тухай манай сувагт дэлгэрэнгүй өгүүлсэн билээ. Энэ олтргийн зүүн талын Баренцын тэнгис бол мөсөн далайн хамгийн дулаан тэнгис юм. Баренцын тэнгисийн хойхон талд Франц Йосефийн газар, урдхан талд Койлын хойг үзэгдэнэ. Түүний зүүн талын Гданы хойгийн Енисейн буланд, Енисей мөрөн мөсөн далайд цутгах тэрхэн хэсэгт манай дэлхийн хамгийн хойд захын Диксон бомт бий. Ингээд зүүнш явхад Еврат ТV-ийн хойд захын Таймерийн хойг залган авна. Энэ хойгийн хойд талд ердөө 100 жилийн өмнө 1913 онд нээсэн хойд газрын олтрог байна. Зүүнтэй нь Новосибирийн олтрог бий. Баруун туйлын багийнхан 1900 онд чухамдаа энэ олтрогоос домогт Санниковын газрын эрэлт гарч сураггүй алдарсан билээ. Олтргийн зүүн талын зүүн Сибирийн тэнгисийн Врангелийн арал дээр Канадын судлаач Вильям Стефенсоны удирдсан 1921 оны ээлжид экспедицийнхэн амиа алдсан эмгэнэлт түүхтэй. Найрсаг умард туйл хэмээх үзлийг санаачилсан Стефенсоны 2 экспедицийн тухай манай сувгаар дэлгэрэнгүй өгүүлэх болно. Тэндээс Аз, Америк 2 твийг зааглах 86 км өргөн Берингийн хоолойд хөвж орох боломжтой. Америк ТV-ийн туйлын бүсийг тэжээх хамгийн том гол бол Маккензигийн өргөн гол юм. Энэ голын савыг 1819 онд алдартай судлаач Джон Франклин анхны экспедицээрээ судалжээ. Франклины 2 экспедицийн тухай мөн манай сувгаар дэлгэрэнгүй өгүүлнэ. Улмаар зүүн тийш Канадын хойгуур баруун хойд гарцаар хөвөх боломжтой. Цагта цас мөсөн хуучлагтай байсан энэ гарцыг нээхийн тулд олон судлаач өргөцсөн эмгэнэлт түүхтэй. Английн алдартай судлаач Джон Франклин чухамдаа энэ гарцыг нээх гэж яваад 2 дахь экспедицийнхээ үеэр 1845 онд ам өргөджээ. Энэ баруун хойд гарцаар анх 1903-аас 1906 онд алдартай судлаач Руаль Амундсен Йоа хэмээх багшаархан хөлгөөнгцоор нэвт хөвсөн юм. Одоо бол энэ гарцаар тойрон аяллаа том хүлгүүд $22,000 төлбөртэйгээр саадгүй хөвж байгаа билээ. Сонирхуулж хэлэхэд сураггүй алга болсон Франклины экспедицийн эрэлд мордсон хайгуулын хэд хэдэн экспедицийнхэн судалгааны экспедицүүдээс илүү олон арал газрыг нээж умард туйлын судалгаанд ихээхэн хувь нэмэр оруулжээ. Канадын олтргийн зүүн захын Элсмир арал Гренланд арлаас нарийн хавчиг Нарисын хоолоогоор тусгаарлагдана. Мөсөн далайн ёроолд хэд хэдэн хонхор нуруу байгаа нь Нансен, Амундсены хонхор, Гаккел, Ломоносов, Менделеевийн 3 нуруу юм. Ингээд умард туйлын судалгааг товчоолон хүргэе. Хүн төрөлхтний эр зэргийг шалгасан энэ судалгааны шанг 10 дугаар зуунд Викинг Паморууд татсан гэж хэлж болно. Тэгэхэд улбар үст Эрик хэмээх Викинг эр Гренландад суурин байгуулсан нь 4-500-ны дараа бага мөстөлгийн үед устж үгүй болсон гэж үздэг байна. Дараа нь Оросын Паморууд 12 дугаар зуунаас хойш
Мөс дүрхэд тэсвэртэй нарийн зав хийж эхэлснээр туйлын бүсийн тэнгисийн уснаа хөвж 15-16 дугаар зуунд Шпицбергенд суурьшжээ. 16 дугаар зуунаас умард туйлыг сонирхож эхэлсэн Европчуудаас анх Ричард Ченслер 1553 онд цагаан тэнгисээр хөвж Англиас Орост хүрэх усан замыг нээжээ. Үүний дараа Вильям Баренц 1596 онд алдартай аянаа хийж Бавгай дарал Шпицбергеныг албан ёсоор нээсэн ч хөлөг онгоц нь мөсөнд шахагдан арга буюу онгоцоо эвдэж байшин бариад шинэ газрын арал дээр өвлжсөн боловч экспедицийн ахлагч Баренц хүнд өвлийг даалгүй буцах замдаа амь алджээ. Оросын аялагчид 17 дугаар зуунд Сибирийн хойд эргээр хөвж 1648 онд Семен Дежнев Витус Берингээс даруй 80 жилийн өмнө Берингийн хоолойгоор нэвтрэн 2 твийг зааглах энэ хоолойг нээсэн боловч аяны тэмдэглэл нь архивд хадгалагдаж байсан учраас олонний хүртэл болоогүй юм санджээ. Их Петрийн гэрээсээр экспедиц зохион байгуулсан Витус Беринг энэ хоолойг газрын зурагт буулгасан гавьяатай билээ. 18 дугаар зууны эхэн үед Беринг үндсэндээ умард туйлын газрын зургийг тодруулан зуржээ. Тэнхүү 1733-аас 1743 онд үргэлжилсэн 7 багтай Камчаткийн том экспедиц умард туйлын бүсийг улмаа тодруулж Японд хүрэх замыг нээжээ. Энэ үед 1741 онд Витус Берингийн хутагт Пётр хөлөг Аляскийн эрэгт хүрсэн ч буцах замдаа тэнгисийн шуургад өртөн үл мэдэгдэх аралд туугдан очсныг хожмоо Берингийн арал гэж нэрлэжээ. Витус Беринг хахир хүйтнийг давж чадсангүй Баренцтай адилхан эрсэджээ. Берингийн багийн Лапцевийн ах дүү хоёр Семен Челюскин нар Таймерийн хойг Якутын эргийг нарийн зураглаж Челюскин Аз твийн хойд цэгт нохой чаргаар хүрсэн байна. Он цаг улирсаар 20 дугаар зуун гарахад зөвлөлтийн судлаач Иван Папанин 1937 онд хөвөгч мөсөн дээрх анхны станцыг байгуулж орчин үеийн туйлын суурин судалгааны суурийг тавьжээ. Умард туйлын төв цэгт харин 1926 онд анх Роаль Амундсен агаарын Норвеги бөмбөлгөөр хүрсэн түүхтэй. Өмнөд туйлын төв цэгт цанаар хүрсэн Амундсен энхүү 2 туйлд хөл тавьж нэрээ мөнхөлжээ. Амундсен үүнээс хойш 2 жилийн дараа 1928 онд Итали агаарын бөмбөлгөөр умарш нисж яваад осолдсон Италийн судлаач Умберто Нобелигийн эрэлд хөнгөн онгоцоор нисээд сураггүй алга болсон юм. 20 дугаар зууны хамгийн том аврах ажиллагаа гэж нэрлэгдсэн Умберто Нобелигийн багийн аврах ажиллагааны тухай манай сувгаар мөн дэлгэрэнгүй өгүүлэх болно. Нисхээсээ өмнө өгсөн нэг ярилцлагада туйл гэдэг ямар сайхныг та нар мэддэг ч болоосай тэндэл ясаа тавихсан. Болдогсон бол хүлэг баатар шиг их хэргийн төлөө зүтгэж яваад зовлгүй өвхөгсөн гэж өгүүлсэн Амундсен тавлин заяагаа зөгнсөн гэлтэй судлаач нөхдөө аврах гэж яваад хүлэг баатар шиг эрсэджээ.